Та бүхэн бизнесийн мэдээлэл нэвтрүүлэг үзэж байна. За Монгол улс анх удаа өөрийн өрсөлдөх чадварыг дүгнүүлсэн байна. Улс үндэстнүүд өөрсдийн нөөц боломжийг үнэлж нийтийн баялагийг бүрдүүлж байгаа чадварыг өрсөлдөх чадвар гэж тодорхойлж байна. Дэлхийн өрсөлдөх чадварын төв байгууллага энэ ажлыг хийсэн байна. За судалгааг манайтай ижил төстэй 14 оронтой харьцуулж хийсэн байгаа. За энэ харьцуулсан судалгаа бидэнд дэлхийн хөгжлийн хаана яваагаа харах нөлөөгүй тойл болохыг судлаачид хэлж байна. Өөрийн сул болон давуу талыг тогтоож түүнтэй тохирсон бодлого явуулах нь аль ч улсын гол стратеги байдаг тул түүнийг тодорхойлоход шинжлэх ухааны үндсэлтэй исэн энэ судалгаа луужин болно гэж байгаа. За дэлхийн өрсөлдөх чадвар дахь Монголын байр гэсэн энэ судалгааны эмхэтгэлийг иргэд хувийн хвшлийнхэн төрийн байгууллагынхан авч үзэн өөртөө дүгнэлт хийж хүрэх зэгээ тодорхойлбол их олон зүйл тодорхой болох гээд байгааг мөн судлаачид онцолж байна. За судалгааг Сингапур, Катар, Чили, Малайз, Казахстан, Таиланд, Солонгос, Болгар, Перу, Орос, Словак, Мексик, Словени, Украин гэсэн 14 оронтой харьцуулжээ. Эдийн засгийн чадамж, төрийн чадамж, бизнесийн чадамж, дэд бүтэц гэсэн 4 гол чиглэлээр хийсэн байна. Монгол улсын давуу талын жагсаалтанд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэл, боловсролын салбарт өгч байгаа төсвийн хөрөнгө, утас холбооны үн, үйлдвэрлэлд нийлүүлж байгаа цахилгааны үн, ажилчин бэлтгэх дахин сургалт, хуваарийн аж ахуйн эрхлэгчдийн бололцоо зэрэг багтаж байна. Сул талаас гэвэл залуучуудын дундах ажилгүйдэл, шууд хөрөнгө оруулалт, олон улсын туршлага, эрчим хүчний ирээдүй, биржийн зах зээл, компаниудын үр ашиг гэх мэтээр жагсаасан байна. Бид нар ямар зорилго тавьсан бэ гэвэл эдгээр 2-3 бүлэгтээ ингэж харьцуулж үзэж байгаа. Нэгдүгээрт үнэхээр өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бид нар хэр хойгоор явж байгаа юм бэ? Хоёрдугаарт уул уурхайн баялаг ихтэй манайх шиг орнуудтай харьцуулахад бид нар хаана явж байгаа юм бэ? Гуравдугаарт яг бид нартай адилхан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгт байж байгаа зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа юм шилжилтийн гэгддэг байсан орнуудын харьцуулахад бид нар хаана явж байгаа юм бэ гэдгийг харьцуулах нь бол бидний хувьд маш сонирхолтой байсан л да. Тэгэхээр өрсөлдөх чадвар гэдэг маань одоо сөрөглөлтөд тэмцэлтэд байх биш. Хэн нь сайн юм хийгээд хэн нь юугаараа илүү байна уу, хэн нь юугаараа сул болоод байна уу гэдгийг харуулдаг тойл гэсэн үг байхгүй. Одоо өөрийгөө дэлхийн тойлонд харах юм хэрэгсэн. Тийм учраас энийг бизнес эрхлэгчид ашиглах ёстой. Төр засгийн бодлого боловсруулдаг хүмүүс ялангуяа манай улсын их хурлын гишүүд сайд нар энэ тойлыг тойлдоосаа засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр парламент бүрэн бүрэлдэхүүнээр энэ тойлыг ашиглаасаа энийг харж иж одоо бодлогоо боловсруулдаг хуулиа баталдаг болоос. Эрдэмтэн судлаачид нь энэ тентээс хаа хамаагүй юм түүж ярьж их хооронд энэ дэлхийн нийтээр тогтцсон энэний одоо жишгийн дагуу ярьдаг болоос. Харьцуулсан судалгаагаар эдийн засгийн чадамжаар Монгол улс 13 дугаар байранд, төрийн чадамжаар 12 дугаар байр, бизнесийн чадамжаар мөн 12 дугаар байранд оржээ. Харин дэд бүтцийн чадамжаар сүүлийн байр эзэлсэн байна. Энийг мэдээж өргөн удам нутаг, хөгжлийн дорой төвшин, хүн амын хэд сэргэжил зэрэг учир шалтгаантай зүйл юм а. Бизнес эрхлэгчид байна шүү дээ. Юуны төрөнд өөрийнхөө бизнесийн салбарын одоо давуутай сул тал Монголд өөрийн эрхэлж байгаа тэр салбар нь давуу сул тал нь юунаас болоод байна вэ гэдгийг одоо мөшгөж хөөж учир шалтгааны хэлхийн холбоог нь олж тогтооход энэ бол бэлэн гарын авлага. Шууд хөөгөл явчихна. Энэ дээрээс үндэслээд тэр өөрийнхөө бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд юм хийгээд өгөөч гэж төр засгаасаа асуух, шахах, шаардах тэр одоо бэлэн санал юм чи энд байж байгаа. Нөгөөх нь өөрийнхөө бизнесийг төлөвлөлтөө хэрэгжилж болно. Энэ бол бизнесийн урт хугацааны болон дунд хугацааны төлөвлөгөө хийхэд ийм тойлгүйгээр, ийм юугүйгээр их юм бол тэгэл сохор азаа үзнэ л гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ бол бизнес эрхлэгчдэд бол жишээний ном болох ёстой. Гадны хөрөнгө оруулагч нарт бол энэ маш чухал. Гадны хөрөнгө оруулагч нар бизнесээ эрхлэхийн тулд би хаана мөнгө оруулах гэдэг нь тэр орчинд маань үйл ажиллагаа явуулж байгаа одоо бизнесмэнүүд маань төр засагта хэр итгэдэг, траст хэр байна, боломжийг юу гэж үнэлдэг тийм үү. Жишээлбэл одоо нэг оюутан байлаа гэж бодъё л доо. Би Америк явцрах уу, Япон явцрах уу, Герман явцрах уу. Тэгвэл тэнд байгаа Монгол оюутнуудаас асууж шүү дээ. Наа чи ямар вэ? Эсвэл тэнд байгаа оюутнуудын ямар нэгэн байдлаар санал асуулгад оролцоод ингээ хариулсан байл тэрийг харна шүү дээ. Зүг. Ер нь Японд сурвал ихэнхдээ гэж ярьж байна. Германд сурвал ажил олдох нь илүү юм шиг байна. Америкт сурвал илүү өргөчлөлттэй юм шиг байна. Энэ маягаар ингэж хүмүүс өөрсдөө мэдээлэл цуглуулж байгаа шийдвэр гаргадаг. Тэгвэл энэ ном бол яг гаднаас одоо хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст бол маш үнэтэй тийм гарын явуулга болж байгаа. Дээр нь эрдэмтэд судлаачд байна. Багш нар байна. Эднэрт бол яг ийм нэг ийм
улс төржөөгүй эдийн засаг статистикийн юм барьцтай юм зүйл бол хэрэгтэй байгаа л да. Тэгээ энийг бол жил болгон шинжилээд явна. Бид нэр бусад орнуудтай харьцуулахад яаж өсч чинь хөгжинд бол хараад явах тийм боломжтой байна.